Аллахын өмнө хүлээх бидний өргөд. 1. Зөвхөн Аллахад итгэх, түүнээс өөр бусдыг шүтгэхгүй байх. 2. Аллахыг чин сэтгэлээсээ бүхнээс илүү хайрлах. 3. Нүглүүдээсээ зөвхөн түүнд хорогдох. 4. Зөвхөн Аллахад найдаж, зөвхөн түүнээс тусламж хүсэх. 5. Ганцаараа мөн үргэлж түүнд ибадат үлдэх. 6. Өгсөн буян шишгийг нь хариуд нь түүнд талархах. 7. Дуртай зүйлсэд нь дурлаж, дургүй зүйлсээс нь татгалзах. 8. Хийгсэн зүйлсийг нь хийж, хориглосон зүйлсийг нь хийхгүй байх. Аллахын уршин буйг үгүйсгэгч эрдэмтэн болон Имам Азам Абу Ханифагийн хариулт. Нэгэн цаг үе Багдадад сууд эрдэмтэн амьдардаг байжээ. Түүний нэр нь Имам Азам Абу Ханифа юм. Тэрээр дэлхийд даяар танигдсан алдартай эрдэмтэн юмсанж маш олон оюутан бэлтгэн гаргажээ. Эргэн тойрныхон түүнийг ихэд хүндэлдэг байв. Мөн тэр цаг үед өөрийгөө эрдэмтэн хэмээх нэгэн Аллах байхгүй хэмээн өөрийнхөөрөө зүтгэн одсон газар бүртээ эрдэмтдтэй маргалддаг байв. Энэ Абу Ханифагийн алдрыг сонсож аж өөрийгөө түүнтэй харьцуулахын хүссэн Багдадад зоржээ. Ингээд Абу Ханифаг олж Аллах бий юу үгүй юу хэмээн баргалдахад Абу Ханифа түүнд тэр дорн хариу өгсөнгүй. Маргааш нь тодорхой цагт нь газраа уулзаж тэр үед хариу өгье хэмээжээ. Багдадын төв хэсэгт Дижле хэмээх мөрөн урсаж хотыг яг дундуур нь 2 хуваадаг аж. Маргааш нь Абу Ханифа тохирсон цагаасаа хоцров. Өөрийгөө эрдэмтэн хэмээн өргөмжлөх эр хүлээсээр ихэд цугалцжээ. Хүлээж ядан буцахын алдад Абу Ханифа хурч ирэв. Өнөөхөр яагаад оройтов? Үгүй бол надтай мэхэлцэхээсээ айгаа юу гэхэд Абу Ханифа хинэмцэглэн. Үгүй би айгаагүй мэдээж байгаа бистэ. Би голын нөгөө талд амьдардаг юм. Тэр талаас энэ тал руу гарахын тулд ойр хувьд гүүр байдаггүй. Хурдан гэгч нь дархан болон мэргэлжилтэнгүйгээр гүүр өөрөө бий болох хэмээн хүссэн юм. Гэтэл гүүр өөрөө баригдсан л да. Гэхдээ жаахан хугацаа орсон ч ямар ч би амжаад ирлээ гэжээ. Өнөөхөр чи худлаа хэлж байна. Дархангүйгээр гүү би болно гэж юу байх вэ? Үүнд чинь итгэсэн хүн тэнэг хүн болно биз гэв. Абу Ханифа эй хүнгүй. Өчүүгэн нэг гүүр өөрөө бүтэх боломжгүй атал. Энэ ертөнц хэрхэн бүтээгч эзэнгүй өөрөө бий боллон гэж энэ ертөнц битгий хэл нэг навч хүртэл өөрийн дураар үл хөлдлөн. Чодо хүртэл бүх зүйл нэгэн шалтгаантай болохыг ойлгоогүй байна гэж үү? Энэ үгсийн хариуд өөрийгөө эрдэмтэн хэмээн заргагч алдаагаа ухаарч энэ ертөнцийг бүтээгч нэгэн бий гэдгийг сая ойлгон уучлалтгүй заргасаа буцан Аллахад итгэсэн гэдэг.